Монголын өвчтөдийн өвлийн бие бүрэлдэхүүн одоо ардын зурагчтай дагуулад ингээд үеийн уран бүтээлчд маань Монголын өвчтөдийн өвлийн хавар гэдэг энэ хөө төрөлхтөрлийн түүхэнд одоо уламжлуулсан энэ том үзэсгэлэнг одоо анх удаа орон нутагт тэр дундаа баруун хязгаар ховд нутагт ингэж олонний хүртэл болгохоор ажил болоод энд хүрэлцэн ирээд ингээд сайхан ажлыг одоо бүгдээрээ бий болоод хавар үзэсгэлэнгээ нээж байна. Бас хавар үзэсгэлэнгийн маань шинэ түүхэнд бас үнэхээр одоо сонин содон авууштай далмаш шиг шингэсэн ийм сайхан үзэсгэлэн одоо манай ховд арт галерейд маань нэгдээд байна. Өөрөө юу бодож сэтгэн юу төсөөлөнд юуг илэрхийлмээр байна. Тэр илэрхийлэмжийг гаргаж чадах, өөрийнхөөрөө байж чадах хамгийн сайхан юм урлаг гэж бодож байна. Тэгээд энийг харсан хүн тайтахрал, ухаарал, баясал, сайн мөнгөний ялгаа, сайхан мухагийн жишээг эндээс харж болох байх гэж би бодож байна. Энэ сайхан нэр зураачд, ардын зураачд өөрийн зурсан зураг бүтээлээ авчирч Ховд аймгийн ард түмэнд хөрсөн дээр нь ирж хүрэлцэн ирж энэ үзэсгэлэн гаргаж үүгээр дамжуулан тэр иргэдийн соён гэгэрэх, амьдралыг танин мэдэх, энэ уран зургийн гайхамшигыг ойлгох ийм боломжийг олгож байгаа энэ цаг хугацааг алдахгүйгээр ирж үзэх нь илүү чухал. Тэгээд энэ хизээч хүнд мартагдчихгүй сайхан тэм сэтгэлийг үлдээх хүс бүтээлүүд байх болно гэдгийг хэлэх байна.